Сайн мэцхан уу? Намун байна. Плаштай хамт миний 7 өдрийн лукийг хамтдаа сонирхцгоё. Хамт агаарай. За миний эхний хувцал намун гэдэг хүнийг илэрхийлэх хувцаагаа. Би тэгээд даваа гаргийн лукээрээ цагаан цамц, юбэг, өсгийт сонгосон байгаа. Хамтдаа өмсцгоё. За энэ бол миний даваа гаргийн лук. Миний өнөөдрийн өмссөн лук бол намайг илтгэх хувцас. Би өдөр тутамдаа ер нь бол минимал хувцалтыг илүүд үздэг. Сувдан эмэг сонгосон байгаа. Угаасаа надад ер нь маш цөөхөн аксессуар байдаг. Сувдан эмэг эмэгтэй үнийг илүү инхри ялдан тийм зөөлөн төрхийг бүрдүүлж өгдөг санагддаг. Надад хамгийн таалагддаг нь миний цагаан цамц. Яагаад тэгэхээр миний биеийн харьцаа мөр ташаа хоёр нэг шугамд байдаг. Тийм болохоор тайлтай ингээд дээрх цамцаа өмснөөр илүү гоё ингээд бие цэгцтэй, цэвэрхэн тэгээд эмэгтэйлэг харагддаг гэж би боддог. За энэ миний 3 дахь өдрийн лук. За 3 дахь өдөр ер нь бол найз охтуудтайгаа уулздаг. Ойрын хугацаанд болсон сонин сайхан хачин зүйлсээ ярингаа эмэгтэйлэг энергээ сэргээх гэж уулздаг. За тэгээд дэлгэр 100 цаг болсон байна. Цагаан онгийн дрессэн дээр ногоон онгийг гоёл болгож нэмэлтээр орууллаа. Энэ жилийн тренд ингээд алчуур байсан. За тэгээд алчуурны маань одоо хийн цэцэг шиг хэлбэртэй болохоор нь би эмгээ цэцэг шиг навчиг юм гоё эмэг сонгосон байгаа. Миний нөгөө нэг биений яс бусад хүмүүсээс ялгаатай нь би маш юм жижигхэн биений ястай, гар хөл жижиг, мөр жижиг болохоор мөрөө тодруулж өгөхийн тулд нэг мөр гардаг юм дрессийг сонгож өмссөн байгаа. За тэгээд үн дээр нэмээд пижак өмсөе. Энэ болохоор Монголдо үйлдвэрлэгддэг пижак. Би ер нь бол Монгол октоодынхаа хийж бүтээж байгаа зүйлсийн дэмжээгээд үндэснийхээ үйлдвэрлэлийг бас нэлээд дэмждэг. Блейзер өмсөд миний 3 дахь өдрийн лук бэлэн боллоо. За миний 4 дахь өдрийн лук бол хүн бүхний хайртай джинсэн хувцас. Хүн төрлөختөн дэлхийн ертөнцийн оршин байгаа цагт нэг л хувцас угаасаа модноос гарахгүй гэж боддог. Энэ бол мэдээж джинс. Одоо ер нь гадуур хүмүүс ингээд скини джинс өмсөхөө ерөөсөө болцсон байлээ. Тэгээ би өөртөө байсан скини джинсийг өвдгөөр нь тайраад Capri загварын өмд болгоцсон байгаа. Тэгээ энэ лук маань болохоор дотор нь цагаан цамц өмснөөрөө джинсээ илүү гоё тодтогч өгж байгаа. Өдөр тутамдаа өмсгөч боломжтой, офис дээр өмсгөч боломжтой гэж бодож байна. Гутал маань хүртлээс ер нь бол джинсэн загвартай. Одоо байгаа лукын дээр би болохоор манай найзуудын миний төрсөн өдрөөр бэлгэлж исэн ийм зуныг илтгэсэн ийм цагаан онгийн цүнхийг илүү гоё хослон гэж бодож байна. Маш гоё эмэгтэйлэг. За тэгээ өнөөдрийн лук иймэрхүү. За энэ миний 5 дахь өдрийн лук. Маш их толгой гашилсан, залхуурсан үедээ би нэг өнгөөр ингээд дагнаад өмсчдөг. Энэ дрессэн дээрээ би энэ гутлыг өмсөе гэж шийдсэн. Хар өнгө хэрнээ урдаа цэцэгний хөрх аксессуартай өсгийтэй өмсчлөө. Би болохоор ер нь триконы хэнд маш их ач холбогдол өгдөг. Тэг өнөөдрийн өмссөн трико маань ардаа болохоор юм босоо зураастай. Энэ нь болохоор хөлний хэлбэрийг илүү гоё юм өндөр тэгш харагдуулдаг. За тэгээд мэдээж хувцсныхаа гадуур бас дахиад блейзер өмснө. Энэ удаагийн сонгосон блейзер маань болохоор лидрен загварын блейзер байгаа. Бас хар болохоор. Миний өнөөдрийн сонгосон цүнх болохоор бас юм адилхан хар онгийн минимал ямар нэгэн явуулцаггүй. Миний хувийн онг болохоор дулаан онг гэдэг. Тийм болохоор миний ер нь зүүж байгаа эмэгнүүд бүгд дулаан тоонтой байдаг. Тэгээд хар өнгөн дээр шаргал өнгө ороод ирэхээр илүү гоё чамин, тансаг, нүдэнд илүү тухайн хүний нүүр царай тодроод гоё харагддаг санагддаг. Намайг нэг өнгөөр өөрийгөө тодорхойл гэвэл би өөрийгөө улаан өнгөөр тодорхойлно. За тэгээд энэ болохоор миний хамгийн хайртай tweed jacket. Би яг энэ tweed jacket-а маш тийм чухал гэж бодсон хүнтэйгээ чухал гэж үзсэн уулзалтан дээр өмсдөг. Яагаад тэгэхээр надад илүү их энергийг, илүү их эрч хүчийг надад өгдөг юм шиг санагддаг. Гутал гэх юм бол би энэ гутлыг яг tweed jacket-тэй зориулж 2000
2023 онд анх захиалж ирсэн. Зөвхөн энэ Twitch jacket-ыг өмсөх үед энэ гутал гарч ирдэг. За миний өнгөний тухай гэх юм бол энэ миний хамгийн дуртай загвар, өндөр судалтай Wildlife гэдэг загвар байгаа. Энэ болохоор хөлний ер нь нэлээд өөсөвийг дарж хүний анхаарлыг илүү хөл рүү татаж өгдөг. Тэгээ хөлийг маш гоё тийм уурт, цэгцтэй, үзэмжтэй харагдуулдаг санагддаг. За энэ бол миний бүтэнсэ өдрийн луг. Би бүтэнсэ өдрийг ер нь бол гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрөөдөг. Тийм ч учраас өөртөө маш тийм эвтэйхэн тухтай хувцсыг өмсдөг байгаа. Миний биений бүтэц өөрөө маш тийм жижигээс эмгтээлэг өстэй байдаг болохоор би өөрийнхөө биед тохирсон ер нь л их таарсан хувцсыг өмсдөг. Надад оверсайз болгон ер нь биеийн тамирын хувцас төдийлөн их байдгүй. Одоо надад байгаа бараг ганц оверсайз цамцны хин. За миний өмссөн цамцны хээ маань ногоон, цагаан, хар өнгөтэй болохоор би энэ гурван өнгийг оролцуулсан лукийг өнөөдөр бүрдүүллээ. Малгай маань ногоонтэй. За тэгээд цагаан өнгө нь болохоор цагаан урттай юмс өмснөр хөл илүү урт цэмцгэр харагддаг. За тэгээ илүү стайлинг талаас нь бодоод өөртөө тухтай талаас нь бодоод би ковбой гутал өмссөн байгаа. Тэгээд өнөөдрийн лук маань энэ байна. Жижигхэн тип хэлэхэд начиг жижигхэн ясны бүтэцтэй ялангуяа мөр ташаа хоёр нэг шуман байралтай охтууд маань илүү бэлхүүс рүүгээ анхаарсан хувцас өмсөх нь бидний биеийг илүү галбирлаг харагдуулахаас гадна илүү цэгцтэй харагдуулдаг. За тэгээд миний 7 хоногийн лугтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Флаштай хамт агаарэ.